Тийм тэгэхээр энэ яг хуу тарифын асуудал үүсээд хамтарсан компани чинь тарифаараа янз янзын бодлого хэрэгжүүлээд байх үедээ гэдэг дээр эрсдэл байх уу тэрэн дээрээ нарийн хилцээдэд тусаж өгсөн юм уу гэдгийг л асуусан. Хоёрдугаар би нэг юм тот оргисон байна. Түрүүн энэ арбитртай холбоотой арбитр ингээд хоёр улс хамтраад нэг компани байгуулаа маргаан үүсгэх юм бол гурав дахь этгээд дээр илүү одоо маргаанаа шийдвүлээ л гэж байгаа шүү дээ. Үндсэн санаа нь бол арбитр гэхээр. Тэнгүүд бид нар санал тавьсан юм байна. Орсих бишээ гэдэг. Тэнгүүд билраас болгосон юм байна. Ялгаа байна уу? Одоо бид нар энэ дээр хатуу байж болохгүй байсан уу? Хилцээр хийгч тал нь манайх. За хариулт гадаад хэрэг. За асуултанд хариулъя. Түрүүн тайлбарснаар болохоор анх Оросын тал анх 9 сарын 3-нд гар үсэг зурсан хилцээр дээр болохоор Москвагийн арбитр байсан. Тэрэн дээр бол байнгын орон дээр бид нар асуудлыг танилцуулахад бол нэлээд шүүмжлэлтэй. Түүний дагуу бид нар Оросын талд удаа дараагийн хилцээрээр 3 дахь улсын арбитр байя гэсэн ийм саналуудаа тавьсан. За тэгээд Москвагийн арбитрийг хүлээмжшүүрэхгүй байх төр бол тэгээд дараагийн ээлжинд Казахстаны арбитраар гэж ярьсан. Тэгээд 3 дахь арбитр гэж нэгэнд санал дээр юу нийцсэн учраас Беларусь гэж сонгосон байгаа.